Та яг одоо Panorama podcast-ийг сонсож байна. Hello. Hi. За юу вэ да учирлаа. Өнөөдөр бол учрал минь хоёрын дугаар байгаа. 50 да чамаар юу байна? Оо 50 да ажил Наа чи одоо дулаарцсан уу ер нь? Одоо нэлийн дулаарч шүү. 14-5 градустай байна. Нар гарч эхэлж байна. Ваа 14-5 гэдэг чинь бас л хүүтэн сонсогдож байна. Ахаа чи дөнгөж 100-аас буцаж байгаа болохоор тийг санагдчих байгаа байхгүй. Гэхдээ энд бүр өчигдөр 21 градус гэсэн чинь бүр амар хүүтэн гинт хүүтэрсэн. Тийм тэгээд оройдоо 13 градус мараад сүрээд ер нь гинт л хүүтэрчлээ. Ер нь аль тийм яг хүүтэн агаараад гэж нэг тийм breezy тийм болцсон байна. Манай энэ мэдгүй гой дулаахан санагдчих. За Монголд бас айгүй гой дулаараа л байгаа юм шиг байна. Нэрээ тийш. Би нөгөө эх 7 хоногийн цагаарыг харсан чинь нэмэх 20 морь өдөр түрээдэл шүү дээ. Вау, nice. Монголын зунч гоё шүү. Гоё. Өнөөдрийн ярих сэдв бол бид хоёр жоохон dating life enter ярих гэж бодсон. Тэгээд эхлээд юу ч гэсэн өөрийнхөө нөгөө одоо яг ямар байрлалтай байгаагаа хэлэх үү? Бишээ байрлалаа. Ямар тэрийг юу гэхэлээ юу би суугаа байрлалтай да. Би ямар marital status гэдгийг яг юу оруулах гэжсэн. Яа. Тэр чинь юу гэдэм бэ? Ямар байдлаа хэлнэ. Нөхцөл байдал. Тий. За энэ үгийг бол мэдэхгүй юм байна. За хүнтэй өгсөж байгаа юу юу single үгүй юу л гэж ярих байгаа шүү дээ. Яг зөв. За миний хувьд бол би нөхөртэй болоод одоо жил хагас болж байна. Тэгээд тэгэл нөхөртэй гэрэлцэн. Тийм өмнөх дугаар дээр бас угаасаа хэлсэн байгаа бах тий. За би бол ганц бие хүн байна. Нэг хэлэх гэж зүгээр буян болж байгаа нас. Яа. Тэгэл энэ хоёр хүн гэрэлсэн гэрлээгүй хоёр хүний өнцгөөс өнөөдөр болцооны талаар ярина тий. Яа тэгэж юусан. Эхлээд ерөнхийдөө шууд нөгөө юу яд юм бэлээ гэж бодсон шүү дээ. Канад болон Австралийн dating culture юу ямар хөө байдаг талаар өөрсдийнхөө ойлголт. Угаасаа амар сайн мэдэхгүй хаа. Гэхдээ ерөнхийдөө анзаархад ямар хөө байдгүй гэдэг талаас нь ярих уу? За тэгээ гэж бодсон. Канадад юу ямар хөө байна? Хүмүүс юу яаж дэйтэлдэг бол? Харин тийм. За сая хэлсэнчлэн би одоо гэрлээд жил хагас болж байгаа болохоор хүмүүс яг яаж зээдэлж мэдэлж байгааг би ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгээд нөө манай хүрээллийн хүмүүс бас амар их нөгөө хосууд байдаг учраас бас нэг амар дэвтлэхгүй байгаа. Дэйтийн талаар нэг амар ярихгүй байгаа. Тэгээд гэхдээ яг хуу анзаарч байгаа юм зүр амар их тийм dating application ашигладаг юм байл л дээ. Yes. Тийм тэгэл амар casual уулзахтай шууд зүгээр л амар casual уулзч эхлээл тэгэл нэглэн байж байгаад гүн зэрх өгөөдлөөр шийддэг баха. Гэтэ ер нь баруунууд нэр нь тийм шүү дээ. Ер нь тийм юм шиг байгаа тий. Энд бас ер нь яг ялгаагүй. Би бас өөрөө бас нэг амар энэ чинь тэгж дээжилж мэжилж нэг олон явж үзээг болохоор чинь бас яг шууд Австралид юм байдаг тийм байдаг гэлэхэд хэцүү. Тэгээд яа хайлт сайн нэт ухлаа л да. Гуглдлээ л дээ. Тэгсэн чинь ерөнхийдөө бол айгүй laid back гэдгээр алдартай юм болохоро ер нь айгүй chill тэгээд байдгийм байна. Одоо тооцоо моцоо хийх тал дээр бол яг international students гэдэг утгаараа бол яг тооцоо моцоог бол зүгээр хуваагаал тулчдаг юм уу тийм нэг амар тийм юу бол байдгүй юм байна. Угаасаа гэхдээ яг тэр тооцоо моцоо түлэх чинь айгүй хэцүү асуудал л та. Харин тийм. Тэр ч нэг амар улсаас хамаардаг юм биш баха. Зүгээр л Түүнээс хамаардаг юм бах тий. Тэг ер нь бол тийм баха. Тэгээ одоо ихэнх нь одоо Австралид одоо яг үеийнхээ үнтэй одоо ингээл
болзоонд явъя мавь гэх юм бол тэр чинь ихэнх нь international students байгаа шүү дээ. Яг бүгдээрээ л нэг оюутнууд ч юм уу тий. За яг эсвэл ажиллаж байгаа хүн байж болох байх. Гэхдээ ер нь ихэнх нь international students гэдэг утгаараа бүгд л нэг амьдрах гэж зовж байгаа хүмүүс. Тэгээ нэг болзоонд явсан чинь нөгөө хүнээ заавал даах хэрэгтэй болчихлоо ч айгүй хэцүү. Тэгэхээр хин хэнийгээ бодоод тэгээд яадаг байх гэж бодож байна. Яа би нэг нэрээ даагаад гэсэн чинь амар тэнэг төвх санаанд орчлоо. Би Италид оюутан байдаг байхдаа манай дээдлийн курсын эмэгтэй Иран эмэгтэй илүү да энтхийг залуутай болцдог байхгүй. Тэгээ бид нарт ярьж байгаа сонингоос тэгсэн чинь тэр энтхийг залуунд болзоонд урьсан хэрнээ. Энтгчүүд угаасаа амар чип. Гэхдээ тэр болзоонд урьсан хэрнээ хоолоо идэж төлбөрөө төлөхгүй болсон чинь нөгөө залуу нь за яг уу болзоо гайгүй болсон болохоор би чиний усыг даая заяа гэсэн. Яна. Бас яриадтэй. Яа, үнэндээ яа. За яах вэ усч. За яах вэ гэж ирсэн гэсэн шүү. Яа. Энтгчүүд угаасаа чиплтэй. Тэр за нэг тийм яа мэдгүй. Эмрэн. За ерөнхийдөө шинэ болзооны санаанууд юу вэ? Ер нь хүмүүс яаж болцож байна? Одоо ингээл хуучин шиг ингээл кино үзэл яваад байгаа хэвээр болов. Ер нь өөрчлөгдсөн болов энэ. Мэдгүй. Чиний талаар юу гэж бодож байна? Мэдгүй гэхгүй да. Би ямар ч тач өөрийнхөө дуршлагын талаар яриа зөө. Дараа чи өөрийнхөө дуршлагын. За чи ер нь яаж болцож байна те нөхөртөөгөө? Тий. Нөхөртөөгөөс гадна би зүгээр өмнөх болцоонуудаас яриа заяа. Яадаг байсан яриа заяа. За сонсъё. Ер нь бол миний найрааны арга гэжтэй. Миний болцоонууд үргэлж дандаа кофегаар эхэлдэг байсан. Тий, анхны болцоондоо угаасаа шууд кофенд л уулздаг байсан. Тэгээд би өөрөө нөгөө цад хүнийхээ яриа марианд амар анхаарал хандуулдаг төрлийн хүн болохоор шууд кофенд уулзаад тэгээд дуртай юм хүмүүсийг нь яриад мараад тэгэж танилцсан суух надад айгу зүгээр болцоо шиг санагддаг. Одоо хүртэл санагдчихээн. Тэгээ ихэнхдээ бол энэ болохоор яг анхны болцоог ярьж байгаа шүү дээ. Тий, анхны болцоо. Тэгээ тий зүгээр одоо жишээ анхны биш болцоо гэх юм бол зүгээр юу л бол юу л гэж болох юм шүү тий. Кино минь бол стил кино минь хэвээрэл гарах, кино хийх, салхинд гарах. Тий. Тэр юмнууд бол байгаа гэж бодож байна. Yeah, coffee date is actually a very good idea. Ер нь айгаа хамгийн дайггүй шүү дээ. Яг ингээд нэг хитрхи ингээд нэг яг анх удаа уулзж байгаа хүмүүс байх юм бол яг ялангуяа ингээд онлайн дэйринг апаар ч юм уу те уулзж байгаа үед бол хамгийн safe нөхцөл байдал гэх юм уу олон хүмүүс дунд те арай нэг жоохон тий аюулгүй байх юм да. Яг зөв тий. Би бас яг тэгэл би тэгтээ ер нь жоохон spontaneous хүн л дээ. Яг тухайн үеийн vibe яаж ийн яамаар энэ те тэргээрээ шууд ингээд зүгээр шууд сайхан газар дээр хид чорж магадгүй юм болохоор. Тэгээд яг тухайн үеийнхаа моментнаас л явчихд юм дөө. Ямар гоё юм. Тэгээ ямар ч хамаагүй юу ч юмэр тэр үед одоо ингээд уулан дайрмаар санагдах юм бол хойл уулан дайрах уу гэж уулан дайрах юм уу? Яа, гэтээ би тийм амар экстрим хүн биш болоо. Зүгээр яг шууд ингээд заримдаа ихэнхдээ бол ингээд нэг гарч ормооргүй юм шиг байдаг хэрнээ. Яг vibe-нд хараад ч юм уу нөхцөлөнд харах юм бол шууд ингээд яг нэг клик хийдэг штэ ингээд. Тэгэх юм бол за хоёлоо тгий ингээ гэл шууд өөрөө ч ер нь санаачилж болно. Тэгэл явцдаг дөө ер нь. Тий. Би бас яг сая чамааг хэлсэн чинь бодлоо кофе шопт уулзаж болцоогүй амар утсан юм шиг санагдчихлаа. Тийм үү. Тий. Би нөхөртөө кофе шопт уулзчихсан. Тийм үү. Тэр кофе шоп нь үргэлжлээд динер болоод тэгээд үргэлжлээд паркаар алхах болоод. Nice. Тэгэж харж шинждэг байхгүй юу? Яг тийм. Би тэгтээ өөрөө бас яг нэг юунаас урт хугацааны үе ирэхлээс гараад удаагүй байгаа болохоор бас тэгжэж магадгүй жоохон төсөөрцөн байгаа. Энэ сэдвээс бол ягаад энийг барьж байгаа мэдгүй. Тэгтээ яхах болно. За. Энэ дээр одоо шууд энийг оруулж ирэх гэж бодлоо л доо. Mind game одоо нэг яг ихэн шатанда
mind game хийх энэ талаар ер нь юу гэж боддог вэ гэдэг ч юм уу те. Ер нь эхлээд нэг жоохон flirt хийдэг үе шат гэх юм уу? Аха. Тэр үе дээр mind game одоо ингээл за ингүүл жоохон hard to catch ч юм уу те. Тэр бүх юм ингээд тоглоод байдаг штэ. Аха. Чи нөхөртөө тэгжсэн үү гэхгүй. Би нөхөртөө юус тэгж байгаагүй шүү дээ. Амар мангар биш ээ. Мэдгүй надад миний хувьд бол амар би тэгтээ яг нөхөртөөгөө анх танилцж байхдаа шууд тийм long term marriage зэрэж болно гэж бодоагүй л дээ. Гэтэ тэр mind game бас нөгөө нэг хүнээсээ шалтгаалах хаа. Одоо жишээл би бол тийм юмд үнэхээр дургу. Би шатартал үнэхээр дур. Одоо тэр хүнтэй ингээл яалцах галтагаан гэдгээ ингээд мэддэхгүй яваад байх. Надад өөртөө амар зовиртой байдаг учраас нэг тийм хийдэггүй байсан. Single лахтаа ч гэсэн. Ер нь айгүй ядаргаатай шүү дээ. Тэгээд нэг амар hard to юу гэдэг үлээ энэ чинь ингээд баригдахгүй. Hard to гэд ингээд болохгүй л хичээгээл одоо юу гэдэг чинь мессеж ирэнгүүд нь би өөрөө юм баггүй яг мессеж ирэнгүүд ингээд хүлээж мүлээгээл амар ингээд байж мягаал ингээд нилээн байж байгаа бичдэг ч юм уу тэгж мэгдгүү би ч шууд ингээд гяс ингээд бүх юмд хариулаад одоо унших юм бол штэ тэгээд дорн хариулаад амар ойлгомжтой байх гэж айгууч ер нь айгүй ойлгомжтой л байх айгүй амар юм шиг санагдаад тий. Бүх юм нь яг таг ойлгомжтой за таалагдж байна окей за тэгвэл хоёул ингээд гэдэг ч юм уу тий. Яг тeenage үед хамгийн их болдог юм болов эсвэл яг зөв харин тийм би бас яг тэгж сүлдний бодож байна. Тийм. Яг тийм би бас төсөөрсөн байгаа санахгүй магадгүй. Гэхдээ би бас яг тиймэрхүү юм тоглолдог л байсан баха ингээд single mingle байх үедээ яг college student энтер байж ах үедээ нэлээл хүнтэй болцож явдаг байсан гэж. Тэр үедээ бол янз бүрийн flirting тийм юмуд гаргаж байсан үйлдэлүүд. Яа. Тийм бас хийж байгаагүй гэж бол хэлэхгүй баг. Тийм. Тийм шүү дээ. Тэр чинь бас яг сонирхолтой болгоч байгаа л да. Эхний үйл юм чинь тэгэл нөгөө хүнээч мэдгүй өөрийгөө ч яаж ажиллахаа мэдгүй байгаа юм чинь. Тэгээд угаасаа naturally гараад ирдэг баха тэр mind game. Харин тийм тий. Ер нь гэхдээ яг ингэж бодогдоод байдیں۔ Надаа яг үнэхээр одоо чи өөрөө таалж байгаа хүн байх юм бол одоо чи надад нэг залуу үнэхээр таалагдлаа гэж бодох юм бол гээд нэг амар mind game ментер нэг хийхээсээ илүү ингээд бүр сандраад одоо яах вэ хүү гэдэг ингээд жоохон anxiety хөдөлдөг тал руугаа ч юм уу тий. Тэгээд нөгөө залуудаа яг бүр ингээд нэг амар таалагдаад байгаа юм биш. Ер нь яасан ч яах вэ гэд нэг амар нэг их юм бодоогүй үедээ ингээд жоохон flirt нэрэ илүү амарлаг янз яваад идэв санагдаад идэв шүү. Тий, тий. Зүр тоглоомор ч юм шиг тий. Надад бол тэгж санагдаад идэв. Тийм байна бас. Яг ингээд нэг хамаагүй ч юм уу тий. Яг тийм ер нь л тэгж л явд юм байна л та. Тийм ээ. Гэхдээ яг нөгөө зоригтойгоор тэгж mind game-нууд угаасаа хүмүүс тоглодог шүү дээ. Тэдэн ч гэсэн мэдгүй надад амар тийм олон эрэгтэй хүмүүс нь тийм байсан шиг санагдаад байгаа аахгүй. Эрэгтэй хүмүүс нь илүү их mind game хийдэг гэж байна. Санагдуулж байсан шиг. Гэхдээ мэдгүй. Хоёлаа нэг төсөрч хоёр. Бороо хоёр хүүг эзэн шүү дээ гэж хэлсэн тий. Харин тийм тий. За яах вэ? Болоо гэж. Яа. За өөр орны хүмүүстэй ч болтчихсон уу ер нь? Итали багтаа. За Итали хүнтэй болтчихсон ядаргатай. Тий. Би Итали залуутай үерхдэг байсан. Тэгээд өөр нэг Нидерланд залуутай болцож үзсэн. Зүгээр болцох талаар шүү дээ. Нэг Нидерланд залуутай болцож байсан, нэг Итали залуутай болцож байсан. Тэгээд бас нэг Орос залуутай болцож байсан. Вау. Харин тийм. Тэгээд би одоо яг эднийг ингээд дүгнэх гэсэн чинь улсаас нь хамааруулж бас яг хэлж чадахгүй байгаа байхгүй юу? Тэр бас юм хүмүүс тийм гэж хас хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд хүмүүс ер нь бол тийм ондоо байсан юм шиг санагцсан. Тэгээ ямар ч тач угаасаа нөгөө яг тухайн үед бол угаасаа тийм long term relationship мэтэр гэж юусоо боддгоо байсан. Угаасаа амар залах юм байсан. 20 3-аас л өмнө настайсэн. Тэгээд тийм урт хугацааны юм юусоо боддггүйсэн. Өөрөө ч гадаа сурч байсан болохоор явна гэдгийг мэдчихсэн учраас casually уулзсан. Тэгээд тэр хүүхд одоо бүгд л өөр ингэсэн онцлогтой байсан. Манай тэр
болцсон Орос залуу амар эвгүй байсан. Эвгүй гэхээр Тий. яаж вэ? Мэдгүй надад бүр үнэхээр муухай санагдчихсэн. За бас л кофе дейтэнд уулзж байгаа. Баггүй юу? Тэгэл би ингээл амар гоё кофе шоп руу дагуулж очиод тэгсэн чинь мэдгүй нэг л мэдрэл муутай юмнууд л яриад байгаа шигсэн. Яа. Тэгээд тэнгуут нь би яг нөгөө улсаасаа биш хүнээсээ болж гин гэж бодоод байхгүй юу? Өөрөө тийм амар хэрцгий ч юм уу тий хатур ижид юм шиг санагдсан. Тэгээд Орос хүмүүс болгон тийм гэж бас хэлж чадахгүй шүү дээ. Тийш дээ. Одоо яг хөө миний юу авах гэдсэн яг асуултаа бейст бол буруу тавьсан байж магадгүй. Миний яг гайхаад байсан хэсэг нь болохоор одоо шинэ яг ингээд соёлын ялгаа малгай гэж байгаа шүү дээ. Яг гадаад хүн гэдэг тэгэнгүүт чинь шал өөр яг одоо дээрээс нь хэлний барьер гэдэг ч юм уу тий. Одоо нөгөө хүн нь англи хэл муу байх юм бол одоо бас яаж харьцах уу гэдэг тэр иймэрхүү асуудлууд айгүй олон байд юм шиг санагдсан. Би яг сүүлд нэг тендерээр нэг хүнтэй бичдэг байхгүй юу? Аха. Тэгсэн чинь ингээд нөгөө хүн маань жоох ингээд англи хэлтэй тааруу болоод ирэнгүүт ингээд харьцаад ингээд амар хэцүү бэлээ. Яг зүгээр чааталж байгаа юм л та. Ерөөс уулзаж малцаагүй тэнгуут ингээд чатлангууд ингээд бинийхээ яриаг болохгүй. Дээрээс нь ингээд cultural юм байгаад байгаа шүү дээ. Одоо нөгөө бид нар чинь Монгол улсын талаар одоо ингээд политик энэ төр бол айгуу сайн мэдж байгаа тий. Тэнгуут бид дэлхийн мэдээ зүйтэй бол бас нэг мэддэггүй. Тэгэд нөгөө хүн нь одоо юу гэдэг чинь манай улсын түүх мөхөн талаар ингээд амар сайн мэдэж зүйтэй ангууд би нөгөө хүнийхээ улсын талаар мэдэхгүй. Тэгэхээр ингээд бас жоохон юу юм бэлээ. Awkward юм байлээ. Тиймэрхүү юмнууд асуудлууд бас гардыг байна да гэж би бодсон. Яа, би тэр нөгөө Итали залуутай үерхэж байхад бол тийм cultural difference бол гарч ирж байсан. Ялтчгүй би тэр Итали залуутай нэг хагас жил үерхсэн байгаа байхгүй юу. Тэрний өмнө бол Монгол хүүхдүүдтэй үерхчихсэн шүү дээ. Тэгээд яангууд яг тэгж үерхлийн талаар харьцуулах юм бол ялтчгүй. Итали хүмүүс одоо жишээлбэл амар тийм хөнгөн байсан. Монгол хүүхдүүд маань болохоор амар тийм өөрөмсөг одоо өөрөмсөн цаашаа зүгээр ингээл амар сериосны аршилдаг шүү дээ. Ингээл эцэг эхийг нь мэдээл ингээл хүүхэд одоо юу гэж мэдэхгүйсэн л ер нь айгу deep гэж юу тийм ер нь айгу deep байдаг штэ амар exclusive юмнууд мэдчихгээл бараг хизээ мэдгүй хизээ суухын гэж ярьчих гал гэдэг. Тэгээд тэр Итали хүүхдтэй уурч байхдаа л ерөөс тийм ярьж байгаагүй. Ерөөс тийм юмны талаарч бодчих байгаагүй. Тэгээд амар юм шайлуу хөнгөн тийм эс. Харин тий ер нь баруун болоод ирэхлээрэл баруун тийшээ болоод ирэхээр улам тийм болоод ирдэг байхаа. Шууд анханасаа тэгээд юу очихгүй тий. Харин. За түрүүн сая юу ярьсан штэ өмнөх яран дээр хальт дурдагцсан зөв ерөнхийдөө айгу casual явжсэн гэд ярьжсэн штэ тий. Тэгэхээр одоо хэд хэдэн dating types байгаа тань л та casual, long term, short term тэргээд тэрийг ер нь шууд ихэндээ тодорхойлцдгүй эсвэл яг яаж яагаад байна. Би болохоор тэр айгу сонин одоо Tinder дээр бол айгу ойлгомжтой байгаа шүү дээ. За окей би casual юм хайж байна. Ойлгомжтой шүү дээ. Би одоо жишээлбэл Tinder дээр байхдаа яг casual байсан л та. Гэхдээ тийм ойлгомжгүй шүү дээ. Хүмүүс чинь яг casual байх уу эсвэл зүгээр би үерхэх хүнээ хайж байна. Эсвэл гэрлэх хүнээ хайж байна энэ гэх статус дээр тавьсан байт юм лээ шүү дээ. Баяа дээр. Тийм. Тэгээд бүгд casual гэж байна. Харин тийм юун дээр Tinder дээр яг юугаа статусаа сольж болдог болсон юм бэлээ. Тэнгүүд ингээд амар ойлгомжтой. Эхнээсээ тэр хүн яг casual хайж гэнэ үү, long term хайж гэнэ үү, short term хайж гэнэ үү. Тийм юм байдаг болчихжээ. Харин тийм юм байдаг болцсон байна лээ. Тэр бүр амар төсөрцөө. Харин тийм янзын болцсон бэлээ Tinder чинь одоо. Харин соёл нээлээ л дээ. Тэр casual date гэс эхлэе заяо. За тэгээ тэр casual date-нд ихтэй шүү дээ. Зүгээр л одоо ингээд үерхэгчгүй зүгээр би бинийгээ мэдээлэл уулзаал нөгөө одоо юу хиймээр байгаагаа хийгээл явна гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээд давхар бас эн чинь monogamy биш үг байгаа юм гэж би ойлгосон. Тий. Ингээд өөр хүмүүс давхар уулзаа явж байгаа байвал үерхэл гэдэг нөгөө нэг юу л биш юм чинь
Тийм. Статус биш л юм чинь тэгээд Харин тийм 2 3 үнтэй одоо зэрэг чатлаад уулзаад явж тийм одоо дөнгөж нэг чатлж эхэлж байгаа үед бол угаасаа л ингээл нэг 2 3 үнтэй зэрэг чатлах матлах бол угаасаа асуудалгүй байдаг. Яг тэрнтэй л адилхан л юм шиг санагдсан л та. Хичнээн 1 2 удаагийн болзоонд явсан ч гэсэндээ өөр хүнтэй бас давхар тгээ явж явах юм бол тэр нь асуудал биш гэд хоёр талаасаа хүлээн зөвшөөрсөн үед тэр casual relationship гэж үздэг байгаа юм шиг байгаа юм тий. Аха. Тий. Short term гэхэлэр анханасаа ерөнхийдөө бол баг за ийм хугацаатай гэдэг юм багтааж гэсэн. Тийм тэрийг нь бас мэдгүй л дээ тий. Гэхдээ ер нь бол яг set хийцээр relationship-ууд байдгийг нэг нь болохоор би дүнгээсээ хэлсэн тэр нөө Итали найзлуутай байсан гэдэг юм short term тэр чинь юм байна л да. Тийм. Тэр бол ялч анханасаа эхлэхдээ за дуусах цагтай гэж эхэлж байгаа шүү дээ. Long distance relationship ер нь чи чадхаар юм шиг санагддаг. Эсвэл үзчихсэн үү? Ер нь. Би үзчихсэн л шүү. Би бүгдийг нь үзчихсэн. Гэхдээ үзэн штэ of course би ч гэсэн бүгд л үзэл юм чи. Би 2 3 ч удаа long distance relationship. Really? За Одлаа. Зүгээр эхнийх нь болохоор яг амар жоохон байсан 19 мөстэй байсан. Тэгээд ялцчгүй тэгээд long distance болохоор тэгээд болчихж байгаа байхгүй юу. Монгол хүүхэдтэй байсан. Тэгээд тий хоёр дахь нь болохоор тэр Итали найзлуудаас яг нэг хэдэн сар ингээд long distance хийж байгаа шүү дээ. Тэгээ угаасаа нөгөө short term юм гэдгийг өөртөө мэдчихсэн болохоор тэгээд болчихж байгаа. Тэгээд тэр бас нэг тийм амар хүнд мөнд хүлээд тусаагүй. Гэтэ би нөхөртөөгөө long distance relationship хийсэн. Би Монголд байж таарад манай хүн Канадад байж таарад тэгээд яг 10 сар мар үлээ хийсэн юм аа. Вау. Харин тийм уртаагаа зуулна. Айгуу уртай юм байна. Айгуу уртай урт юм шиг санагдаагүй гэж хэлсэн. Тийм. Тийм. Яг бид хоёр ч хоёулаа ажилдаа явж байгаа юм. Тэгээд тийм ажилдаа явж байгаа юм. Тэгэл ажилдаа явахдаа эсвэл тарахтаа байн гуцаар ярина. Байн цагаан зуруур хэрэг хөлөө. Канада Монгол хоёр ч. Цагийн зуруу амар гайгүй байсан шүү дээ. Яг тэрнээс нэрээ болсон баха. Одоо жишээ нь би яг ажилдаа өглөө явах чахад манай хүн ажиллаа тараад ирж идэг. Тэгээд манай хүн ингээд ажил яадаг үлээ. За мэдгүй ямар тач өглөө ажилдаа явах чахад л би ярьж таараал тэгэл орой ажиллаа тараал би ч бас амар завгүй очиод хоолундаа хийгээл мэгээл амраал шүн унахынхаа алтанд болонгууд яг манай хүн сэрж таараал яриад тэгэл яг байнга л байдаг. Нэг ч удаа ярихгүй өнжиж үзээгүй тэгэл байцсан. Айгуу зүгээр байсан. Тэгээд нөгөө бид төлөв яг зөв нөгөө нэг эргээд нийлэх төлөвлөгөөтэй тэгээд цаашаа явах төлөвлөгөөтэй байсан болохоор айгуу зүгээр байсан баха. Одоо бид тэр 10 сарын хугацаанд за би идээд визэнд apply дий одоо манай хүн идээд Монголд ирээ тий хоёлаа идээд цаашаа явъя энэ төр гээд төлөвлөгөөтэй байсан учраас тийм байна. Айгуу амар явцсан баха. Яг мэддэхгүй болоод ирэхээр яг тэгж байгаа юм байна л да тий. Би өөрөө бас яг сүлд нэг 6 сарын хугацаатай long distance хийсэн юм уу? Хийж үзсэн юм уу? Аха. 6 сар. Тэр бол бүр ингээд амар хэцүүс надад л. Ер нь тийм үү. Айгуу асуудалтайсан. Тэр чинь болохоор ямар ч төлөвлөгөө байхгүй. Аха. Нэгдэх асуудал нь. Тэгээ бас өөртөө нэг хүнээсээ бас хүнийхээ хувь хүний онцлогоос шалтгаалдаг гэж магадгүй гэж бодсон. Аха. Тэгээ бас ер нь бол тийм. Тэгээд одоо чинь 6 сарын хугацаанд яваад уг нь бол цагийн зөрүү Австрали Монгол хоёр ч бүр амар дажгүй шүү дээ. Хоёрхан цагийн зөрүүтэй. Тийм үү. Хоёроо. Одоо яг 2 цагийн зөрүүтэй болсон байгаа. 100 болохоор 3 цагийн зөрүүтэй болчтой. Тэгээд тэгээд яг цагийн зөрүү гэхэд ингээ хоёрхан цагийн зөрүү болвол ерөөс асуудал биш байгаа зүг нь бүр Америктэй харьцуулахад бол шал өөр шүү дээ. Тэгээд тэгэхэд яг хүнийхээ онцлогоосоо яг болтын юм шиг санагдсан. Одоо чинь би ингээд яг хол байгаад дээрээс нь дөнгөж гадаадад ирсэн байгаа хүний хувьд болох юм бол сэтгэл санааны хувьд айгу тогтургүй. Unstable тэгээ дээрээс нь чи ингээд таньж мэддэг хүн айгу цөөхөн ч юм уу те. Цөөхөн гэж бараг байхгүй гэж тодчод бараг болохоор ганц нэг ч юм уу те. Тэгээ тийм байгаа үед ингээд яг амар lonely болдог ч юм уу. Тэнгүүт нөгөө үнэн тэнд ингээд намайг санаж байгаа ч юм уу ч юм уу байгаа тахлаар бас айгу хэцүүлээд юм бэлээ л те. Тэгээ дээрэс нь яг сайн нээж нээлдэг шиг цаашаа төлөвлөгөө нь яг ямар байх юм тэр нь мэдэгдэхгүй одоо миний араас ирэх юм уу ирэхгүй юм уу те. Тиймэрхүү нөхцөл байдлуудаас болоод айгүй асуудалтай л идэм бэлээ.
Тэгээд би бол тийм ямар нэгэн төлөвлөгөө энэ төр байхгүй л бол long distance бол өстой би бол хийж чадахгүй юм билээ л гэж бодсон шүү дээ. Гэж боддог. Яшиг зүгээр санаа нэг. Яг зөв яг төлөвлөгөөтэй байж л ажиллах бах тэрнээс шал. Харин тийм тэр ч өстой амар хэцүү мөлий. Би тэгээд яг тэрнээс болоод бүр улам unstable болоод байсан юм шиг санагдсан шүү дээ. Амар тийм mentally draining байгаад байсан. Тэгэхээр it's not my thing юм байл л дээ. Яа. Харин тийм. За чи болохоор зэрэг юу яжсэн үү? Тиндерээс өөр аппликейшн хэрэглэжсэн үү? Ер нь ашиглажсэн. Би нэг хэсэг ер нь харьцуулах хийжсэн. Тийм. Bumble Tinder хоёрыг л тэгтээ ашиглажсэн. Тухайн үед дөнгөж Bumble гараад ирсэн байсан юм уу? Би дөнгөж Bumble-ыг мэдчихсэн юм уу? Уутаж Bumble Tinder хоёрыг л ашиглажсэн. Тэгээд надад Bumble нь илүү айгуудажгүй санагдаад шүү дээ. Нөгөө эмэгтэй төрүүлждэг шүү дээ. Идэг шүү дээ, тий. Эмэгтэй төрүүлж бичдэг. Тэгээд би болохоор өөрөө нөгөө таалагдсан хүн рүүгээ approach хийхэд ямар ч асуудалгүй байдаг төрлийн хүн байхгүй юу? Тэгээд тэнгуү тэр нь надад амар зүгээр санагдсан. Тэгээд Tinder дээр болохоор ингээд яг би сонгож ажил матч болол тэгжил бичнэ л дээ. Гэхдээ мэдхгүй тэгэл эрэгтэй хүмүүс амар нээлт хийхдээ амар сонь заян дээр нээлт хийдэг шин. Одоо нээлт гинэ ихний мессеж айгу сонь руу явуулдаг шүү дээ. Тэр нь надад амар бас чухал санагдаад байдаг шүү дээ. Яаж орж ирж юм. Юу нь л тийм баг. Би болохоор зэрэг сая сүүлд бахан dating app нээж үзлээ л дээ. Би өмнө нь бол яг зөвхөн Tinder-ийг л мэддэг байсан. Тэгээ хавьд өмнө нь зүгээр хэрэгэлдэг ганц байсан нь Tinder болохоороо тэр юм уу? Tinder нарай эвтэйхэн сагдаад байхгүй ашиглахад арай амар. Тэнгүүд Hinge, Bumble энэ чинь бүр ингээд бараг ингээд шинэ ингээд social account нээж байгаа юм шиг амар их юм provide хийх юм билээ штэ. Юу ч үлээ одоо айгуу чухал юм ингээд тавиад идэм билээ штэ. Оо чухал юм нь юу вэ? Бараг ажлынхаа occupancy-г бичиж гинэ. Үгүй юу одоо жишээ нь яг одоо юу гэдэг чинь за юу гэж тайлбарлахдаггүй амар ингээд сүртэй аккаунтаа үүсгдэг гэх юм уу? Одоо joke mock 50 mev гэдэг ч юм уу над руу joke явуулмаа гэдэг ч юм уу эсвэл юу гэдэг чинь нэг тийм ингээд Facebook-ийн пост шиг юмнууд ингээд тавьсан байт юм бэлээ. Ингээд доошоо явуулангууд. Тэгээ тэр нь надаа ингээд амар юу санагтаад амар их pressure шиг санагтаад нэг хитрхи хичээгээд байгаа юм шиг санагтаад байт юм бэлээ. Тэнгүүд Tinder дээр болохоор яг ингээд шууд ингээд байгаа юмнуудаас ингээд сонгоод явчихлаэр надад ашиглахад илүү амар санагдаад байгаа байхгүй. Одоо жишээ нь юу гэдэг чинь би яг одоо ийм хайж явж байна. Би бол ийм хүн гэд ингээд бүх юмаа ингээд яг тест бүгэлж байгаа юм шиг бүгэлчтэй юм бэлээ. Тэгэхээр нөгөө хүнийхээ тэрийг бас харахад айгүй амар. Тэнгүүд Hinge, Bumble энэ төр дээр болохоор яг пост бичиж байгаа юм шигээр ингээд өгүүлбэр айгүй урт өөрийгөө илэрхийлэх юмаа ингээд бараг resume бичиж байгаа юм шиг. Яг тийм байна. Яг resume бичиж байгаа юм шиг санагдаад байсан гэх юм уу? Яа, тэгэхээр надаа сурсан таснараа Tinder нэр амар санагдаад байгаа юм. За. Тэнтэй дээрээс нь тийм. Тэ ер нь амар. Дээрээс нь. Яа, би тэгээд хоёлаа dating life-ын талаар ярих чаа гэж бодоод бас интернетээс хальт харсан юм аа. Нөгөө dating статистик харсан байхгүй юу? Тэгсэн чинь угаасаа тэргүү онлайн dating бол бараг нөгөө нэг хүн амын 50% нь одоо онлайнаар дэйтэлдэг болцсон юм билээ. Гэсэн. Тэгэл тэгээд хамгийн сонин заяа гэж асуусан тий. Generation X гэж байгаа байхгүй юу? Тэр нь 40 жилийн дээш үсттэй тий. Тийм 46-аас 50 жилүүд нэг тийм ямартай ч тийм жоохон хөгшөндөө нас тэр үеийнх нь амар successful online date 70 хэдэн хувьтай 73% илүү successful dating хийдэг гэсэн одоо онлайнаар match болчингуудаа цаашаа 73% үерхэд юм уу ингэж явдаг гэсэн үг шүү дээ. Амар өндөр байгаа биз. Харин амар өндөр. Одоо тэгтээ би бас яг сүлд ботсон юм аа. Одоо жишээ нь за 10 жилээсээ үерхэд гэрлээд явсан хүмүүс байдаг те. За тэгээгүй байлаа гэж бодоход оюутан байхдаа үерхэд гэрлээ явсан хүмүүс байдаг. Тэгээд ажлын байран дээр гарлаа. Шинэ ажлын газрын хүнтэйгээ одоо коллегтайгаа те
сайхан vibe нийлээд бас гэрлээд явчих тохиолдол бас байна. Гэтэ бас ингээд магадлалын удаар ингээд багасаад ингээд ирээд байгаа шүү дээ, тий. Яг хит амар том компанид ажилтгуул юм бол тийх байх л та. Тэгээд тэгэнгүүт одоо энэ 3 газраас хүн олж чадаагүй болвол одоо таарах хүн гарч ирээгүй болвол харин тий ингээ өөр боломж авахгүй байхгүй. Одоо шинэ хоббитой болоод яг тэр хоббигоороо хүнтэй бас танилцаж болж байгаа юм. Тий. Найзууд гэж байгаа. Тий, тэнгууд найзуудын найзууд гэд явс болж байгаа юм. Тэгээ надад бол ер нь яг тэгэл яг явсаар гал за тэгэл dating app болоо айгуу дэжгүй юм байна л гэж бодож байгаа байхгүй. Яг цоо шин яг ингээд хүрээлэл ч юм уу тий. Гэхдээ яг Монголд Tinder ашиглаж исэн хүний хувьд харах юм бол бас яг ингээд Tinder-ээр танилцсан одоо хүн байгаа шүү дээ. Тэр нь явж хин нэгний заавал таньдаг хүн болол ингээд тараад дуустдаг л та. Яг Монголд би Монгол Tinder ашиглаж байсан за ашигла. Тий. Гэхдээ Tinder нэг ганц 2 хүнтэй л болж. Гэхдээ by the way дахиад би нөхөртөөгөө Tinder-ээр танилцсан шүү. Чи мэдсэн билүү? Yeah, I know that. That was so surprising. Энэ бол дараа яриа. Гэхдээ Монголд нөгөө нэг өөр бас нэг хүн хөлттэй Tinder-ээр танилцсан аахгүй. Тэгээ хэний ч мэдгүй хөлт байсан. Гэхдээ эсвэл би өөрөө хүрээлэл бахтай эсвэл тэр хөлт өөр амар хүрээлэл бахтай байсан баха. Гэтэ хин гэж мэддэггүй байсан. Тий. Тэгээ шүү дээ. Тийм нөгөө нөхөртөөгөө Tinder дээр танилцсан болохоор одоо энэ нөгөө dating application-ыг саяны хэллээжсэн шиг нэг гоё юм тэр байхгүй юу. Өөртөөхөө хүрээлэлт байхгүй ч гэсэн надтай ингээ comparable хүн тэг ингээд хаана газар байж л байгаа шүү дээ. Тэгээ миний хүрээлэлт байхгүй бол би dating application-аар олох боломжтой байгаа байхгүй. Yeah, that's the great part. Тэг яг ингээд тийм би бас яг нэг Tinder-ээр хүнтэй танилцаад тэг тэр хүнтэйгээ үерхэд айгуу successful бараг 1 жил үерхсэн баха. Тийм. Тэгэл яг дууссан болохоор successful гэж хэлэхэд айгүй хэцүү л юм. Гэтэ that was a very great memory. Тийм яг ингээд зүгээр Tinder-ээс ингээд үргэлжлээд тэгээд бүр яг 1 жил явцсан байна гэдэг чинь бол бас нэг амар амжилтгүй гэж бол хэлэхгүй байх гэж бодоод байгаа шүү дээ. Тийм. Yeah, that was interesting. Чи тэр нөгөө нэг юу үзэж байгаа юу? Юу лээ? Тэнгисийн ирэг дээр 24 Тэд 24 далаа. Тийм үзэж байгаа шүү дээ. Би бүр нөхрөөтэйгээр бүр амар шинтэн үзэж байгаа гэж бодохгүй юу? Nice. Анх гарахт нь юу гэж утсан бэ яг? Одоо яг тэрний гарахаас өмнө нөгөө Single Inferno-гийн 3 дахь сизнийг үзчихсэн аахгүй юу? Яг дөнгөж дуусчаад гарсан шүү дээ. Тэр чинь бараг. Тийм бараг тэгсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээд яг тэр Single Inferno-г үзчихээд араас нь үргэлжлүүлсэн болохоор гоё үзэх юмтай болоод гоё л байсан гэж хасан тийм. Тэгээд амар дайжгүй санагдсан. Ямар тач айгу гоё ийм reality show шиг юм ингээд өмнө нь Монгол бүр дээр үед нэг гадаг ямар байшин гэд. Яг дээтэн төрлийн юм уу ямар тач нэг нэрийн сандгүй одоо. Гэтэ ямар тач нэг team reality show-нууд байсан. Гэтэ бүр дээр үед заяа 2008 онд ч юм уу. Тэгээ одоо болохоор амар гоё ийм юм оруулж иж байгаа надаа амар авааштай санагдаад одоо залуучууд хараад шинэ үеийнхэн энийг ингээд хараад за болцоонд ингэж болох юм биш үү? Ийм ярих юм биш үү? Ярихгүй юм биш үү? Өнтер гэдгийг нь хүртэл харах боломжтой болчих жоох байхгүй нөө. Монгол хүмүүсээ хараад те амар ойрхон санагдаж байгаа штэ. Яг Монгол хэм маяг орцсон болохоор бас айгуу дайггүй санагдчих. Яг нөгөө нэг одоо бид нар бол яг dating show энэ төр үзэх юм бол одоо яг хамгийн сүүлд гарснаар Single Inferno-тай амар харьцуулалт хийгдсэн байх гэж бодогдсон. Тэгээ одоо чинь яг солонгосчууд тэгээд юм тий. Тэнгүүд яг Америк одоо тийшээ болоод ирэхлээр бас шал өөр болоод явчихж байгаа. Би яг эхний ангийн үзээд би бүр ингээд вау бүр ингээд амар гой санагцсан. Яг ингээд цааш нь үзмээр санагдаад. Тэгтээ үзээгүй л би зүгээр тэр YouTube дээр байгаа бичлэгүүдийг нь бол оронгууд нь шууд үзээ явдаг. Яа харин тийм. Яг нөгөө нэг эхний юм dating reality show байсан болохоор амар их тийм алдаатай оноотой зүйлүүд байх шиг л л дээ. Тэгтээ ер нь л амар авууштай юм шиг санагдсан. Надад л бас амар нээлттэй байгаа
юм шиг санагдсан шүү дээ. Ер нь ингээд хоорондоо байгаа байдал нь айгүй яг чөлөөтэй яг тэр одоо тавилт мавилт байдаг бол яадаг бол бараг байхгүй хаа тий. Тавилт байхгүй хөө. Үнэхээр. Тавилт байхгүй шиг амар casual харагдсан шүү дээ тий. Яг л яг хүмүүс яг яаж байдгүй харин тий надад тэр амар гоё санагцсан. Тийм одоо ингээ харангууд яалтчгүй одоо бүх ангиуны үзээ явж байгаа хүний хувьд охтууд нь угаасаа хүмүүс өөрсдөө мэдчихлээ л дээ. Охтууд нь болохоор амар тийм өөрийгөө мэдсэн гэдэг юм уу амар тийм дайжгүй гоё мой юу хүсэж байгаа. Тэ яаж яриа эхлүүлэхээ мэддэг, юу ингээ хүсэж байгаа мэддэг яг зөв те. Залуучууд нь тийм биш байна гэл бүгд л тийм биш байна гэл харчиж байгаа хгүй. Тэгээд яг энэ човонд орсон залуучууд ийм биш байгаа юм болов гэхээр бас зүгээр нийтээрээ л нэг тиймэрхүү өнгө аястай байгааг ингээ анзаарч болж байгаа шүү дээ те. Тэгэл одоо эндээс харж байгаа залуучууд муулчууд байх юм бол би анхны болцон дээр ийм хийж болох юм байна. Охтуудаа гоё магтчих юм байна гэдэг ч юм уу те. Тэгээд гоё бас соёлыг сураад явж байгаа ах гэж бодож байгаа. Айгүй educational байгаа шүү дээ те. Яа би тэр нөгөө нэг юу яасан тэр YouTube дээр орсон нэг хэсгийг л үзсэн л дээ. Тэр нөгөө нэг зөрөө ихэр сувд хоёр үнсэлцдэг хэсэг. За. Йоо Солонгос кино үзэж байгаа юм шиг л бүр ойрлоо. Тэгвэл энэгээр нэг юм болсон шүү дээ. Яа тэр чинь амар тэнийг шууд тоглоомноос тэгж болсон. Дараа нь амар гоё халуун үнсэлт болсон шүү дээ. Дараа нь бас болсон юм уу? Болсон үнсэл. Би харин тэрийг үзмээр байна. Гэтэ яага үзэхгүй байгаа мэдэхгүй л байна л та. Тий одоо гэтэ ингээ анзаарч яхад заяа юу. Битээр ярьжсэн. Нөхөр дээр үзэж байгаа болохоор хонд ярьж байгаа хгүй. Ер нь анзаарсан юмнууд нь монголчууд ингээд солонгосчууд яг Singles Inferno ч нөгөө нэг яг 30 эдтэй нөгөө солонгос залуучууд хэрнээ ерөөсөө солонгосчууд болохоор нэг үнсэлцэх байдаг юм уу нэг тийм юмнууд ерөөсөө харагдахгүй байсан шүү дээ. Тий. Гараасаа баг барилцахад л ингээд амар сүртэй юм болдог. Тэр чинь яг тий. Тэгсэн чинь яг тийм юмнууд үзэж байгаад гинт нөгөө монголчин бүр амар юм жоохон арай жоохон задгаа. Солонгосын задгаа шүү дээ тий. Задгаа юм харцсан чинь ингээл пүпал гэл ах шиг л. Жоохон шүүмжлэл их дагуулад ах шиг байгаа тий. Яг амьдралдаа бол угаасаа бид нэр үнсэлцгээс цаашаа л хийж байгаа шүү. Гэхдээ харин тий би эхлээд нэг юу хагаад яг дөнгөж ихний ангинд гарцсан YouTube дээр тавигдсан байсан билүү. Тэр үеэр ерөөс үзээгүй явчихсан байхгүй юу? Айгуу заагүй явуулсан. Тэгээ тэгж жагаад хүмүүс үдцэн гэдэг нь тэр нэр ямар юм бэ үзэж байгаа штэ гэдгсэн чинь хүмүүс яа so cringe өстө үзэж чадахгүй юм байлаа яасан гэл мэр тэгээдсэн байхгүй. Тэгээ тэнгуут нь би тийм муу болсон юм бах та гэж бодчихвол нэг жоохон хүлээлттэй айгуу доогоор орсон юм. Тэгээ үзэн ч бүр амар хөөрхөн байсан. Эхний ангийн үзэн ч бүр айгуу хөөрхөн болсон байсан. Тэгээ дуу муу нь бүр зураг авалт маалт айгуу дэжгүй болсон байсан. Яа. Тийм би үзнэ. Гэтэ ерөнхийдөө бол бараг ингээд юу болоод байгааг ойлгоол яваад байгаа л та. Хин хасагдчихж байгааг хин шинээр орж ирснийг хараад яваад байгаа л та. Яа харин тий. Одоо ингээд удаад гэтэ одоо тэр дунд нэг юм тэр бас нэг жоохон шүмжлэлтэй юм болсон чинь гэж байсан тий. Юу байсан? Нас байсан. Тэр насныхаа юу жоохон арай л юм насныхаа рейнж минимумда 18 настай максимумда 32 настай хүн байгаа байхгүй да. Тэгээд тэгэхээр чин тэр хооронд чин амар сонио нэг юм гарч ирэхгүй лээсэн. Тэгээд тэр Singles Inferno-гийн гоё юм нь болохоор яг нөгөө бүгд 25-аас дээш насны 27-аас дээш настай хүмүүс байсан учраас тэр яг 27-аас дээш насны хүмүүс чинь яг өөрийгөө олцсон тий. Өөр ямар хүмүүс дуртайгаа мэдсэн. Тэгээ яаж ажиллах угаа мэдсэн байж байгаа чинь одоо нөгөө бол яг л нөгөө үргэж байгаа хүний хайж орж ирсэн хүмүүс байгаа байхгүй. Гэхдээ харин тийм яг одоо Монгол энэ дээр болохоор яг ингээд жоохон хөлтөд орчхороо зүгээр л нэг чөлөө цагаараа өнгөрөх гээд ороод ирсэн юм шиг яг хосол хайж байгаа бол нэг амар биш. Яг хоо хайжлагаа л ахaltaа. Гэхдээ нэг тийм яг мэдхгүй штэ. Жоох юм жаа. Тэр тэгээд одоо яг төгсгөл нь яах хэвтэй. Одоо тэрийг бас хинч мэдгүй байгаа. Тийм үү. Би бас тэрийг нь бас ойлгохгүй. Төгсгөлдөө нэг плот твист байгаа гэсэн. Тэрийг бид нар сүултэн л мэдх юм уу те? Тийм шүү аа.
ялагч малагч гэж байхгүй зүгээр одоо ингэ дуусах гэдэг юм болоо. Яс ойлгохгүй байгаа. За тэгвэл тэр нь дуусахаараа л болох юм. Ямар ч тач хосоо болох ёстой л гэдэг юмыг бол мэднэ. Окей. Яа харин тэр тэнгисэрэг дээрх 2 4-д болол надад амар хөөрхөн санагцсан. Би тэрийг үзнэ. Үзэрээ. Анука амар үзэж байгаа юм шиг үлээ шүү дээ, тий. Анука уг Харин надад тий. үзэх юмныхаа пас масыг өгсөн. Та хоёрын нэг яриараа заяа гэж. Тийм үү? Тийм шүү дээ, тий. Тий, цадах чинь надад пас мас өгөөд исэн. Би тэгээд үзэж орж амжихгүй л яваад байна л да. Я тэрэндээ байгаа юм байна. Яг ингээ гой тогтож сууж чадахгүй. Яа. It's okay. Яа. Тэгж байгаа нөхөд үзчих واخа. Тэр тэгтээ нэг гой сэдв хүмүүсийн ярианы гол сэдвэл болж байгаа шүү. Чи тэр тундаас тэгээд яг хамгийн таалагдж байгаа дэмжиж байгаа дүр мөр гэж байгаа юу? Дэмжин гэх үү одоо юу? Дэмжиж байгаа дүр гэж байхгүй гэж хэлсэн тий. Гэхдээ хамгийн таалагдж байгаа дүр ч юм уу? Дүр гинэ хүн. Хүн. Кино ярьж байгаа юм шиг. Тий, тэр залуучуудаас болохоор хамгийн сүүлд орчирсан суур гэд залуу айгу таалагдчихаа. Гэтэ тэр болохоор нэг л анги одоо орчирсан хамгийн сүүлд орчирсан байхгүй юу? Тэгээд нэг л анги дээр гарсан болохоор яг бас юу гэдгийг мэдэхгүй. Яадгийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд царайны болон биеийн хувьд бол нэг анар гэдэг нэг залуу байгаа байхгүй юу? Тэгээд 21 настай заа юу. Тэгээд биеийн болон царайны хувьд гоё ч гэсэндээ ингээ нэг жоохон болохоор яг амар тэнэг байгаа байхгүй яг нөгөө амар юм Яалтчгүй насны зураг гарч байна тий. харин тийм яалтчгүй л тэгсэн. Яа, надад бол охтуудын хувьд болохоор чи үзсэн юм уу? Чи мэдэж байгаа юм уу? би дөрөвний мэдэж байгаа шүү дээ. Харин YouTube дээр гарсан зүйлүүд л үзсэн шүү дээ. Хин чам таалагдчих. Надад бол хамгийн таалагдсан төрөө байсан. Юм. Тэгээ яг ингээд нэг бүрхэн тайван тэг ингээд надад яг appearance wise бас яг надад хамгийн таалагдчихсан төрөө байсан. Тийм үү. Тий. Хөөхөн шүү дээ. Тэр яг байж байгаа юм яг үлбэстэ шал ондоо юм шүү дээ. Тэгээд нэг амар инээдтэй байгаадсан. Тэгэл инээдтэй тэг хөөхөн тэгээд яг тийм ер нь би ингээд эргээ бодсон байхгүй яг надаас яг ингээд төрөө таалагдаа. Тэг ингээд хойшоо ингээд бодож байгаа шүү дээ. Миний ингээд сонирхчихсан хүмүүс энэ тэргээд. Тэг харангуут яг миний type тэр хавцсан юм байна да гэж би бодсон юм. Харин. Тийм. Тэ амар сонин төрөөг амар олон хүмүүс ер нь нэвтрүүлгийнхээ хавцад ингээд сонгоол, монгол амар хайр зарлалах шиг байсан. Хасагдсан шүү. Харин яг тэгсэн баха. Тэр яг яасан бол доо бодвол нөгөө нэг хинтэй ч урагштай биш байгаад байсан болохоор тэгсэн болоо. А би бас тэр хасагдах зарчмыг мэдэхгүй байгаа. Яаж хасаад байгааг нь тэгэлэр бас ойлгохгүй. Би бас мэдэхгүй. Уул нь бол дундаасаа л ярилцсан чашийн нөгөө хасмаар байгаа хүний л бичээл санал нь хураадах шиг байгаа. Гэтэ I don't know. I don't know. Гэтэ ямар ч надад хамгийн таалагдсан төрөө байсан. За охтуудаас ихрээсэн шүү дээ. Тийм. Өөр гэжтэй өөр байна. Өөр чин би бас яг Эстер лөө. Нэг жоохон охин байсан 18 төгөөс. Гэтэ 18 тэр юус санагдаагүй ш надаа. Тийм. Яг би бүтэн нэвтрүүлэг үзээгүй болохоор тэгж бодож магадгүй нэг хэсэг үзэж байгаа болохоор тэгсэн байж магадгүй. Тэгээ 18 юм шиг бичлээ л дээ. Би бол 18 бол тийм байгаагүй. Чамд октодос гин таалагдсан. Харин би бас хэнийг гэж сонгож бас хэлж чадахгүй байгаа. Уулнаас нь октод нь бүгд айгүй гоё яагаад байгаа. Харин тийм бүгд амар гоё байгаа. Ихэндээ ихрээгээл амар таалагдсан чи ихрээ мэдгүй ямар шалтгаан байхгүйгээр надад жоохон таалагдахгүй бойлоод эхэлсэн. Эсвэл нөгөө нэг яг нөгөө хосоолдохгүй байгаа учраас яг би онцолж харахгүй байж магадгүй л дээ. Бас мэй байгаа даахгүй цаачаа. Тэгээд Моко гэд бас амар хөөрхөн охин байсан. Моко тэр стайл шүү дээ. Хөө тийм үү? Тийм. Өртөө жилөө 21-т жилөө бас л айгүй жоохон за. Гэсэн ирнэ бүр oh my god. I didn't know that. Би Моког арай ихтгэж утсан шүү дээ. Харин тийм жоохон. Одоо тэгвэл анар Моко хоёр чан нас нь амар ойролцсон юм биш үү те уг нь? Тийм. Тэгсэн хэрнээл Моко хамаагүй мачур санагдаад байгаа юм да. Харин тийм. Арьяг ингэж байгаа.
Тэгвэл яг охтууд нь яг тийм л байгаа юм байна л та. Гэтэ тэр нөгөө нэг хин блэ? Sorry гэдэг чинь. Эстер биш юм уу? Биш. Кико ёо. Тийм. Кико. Тэр бас айгүй хөөрхөн санагцсан. Тий хамгийн ихний анги дээр Кико надад амар таалагдсан шүү дээ гэж явсан. Би амар гоё. хүмүүсийн яриаг амар юм сосоод идэв шүү. Тэгээ Кико амар тийм хамгийн ихний анги дээр нөгөө нэг юу яриадсэн шүү дээ. Ямар хүмүүс таалагддаг талаараа яриадсан хгүй юу? Тэгсэн чинь Чинзо минь үннээ надад таалагдаагүй. За царай хардаг мардаг гэд тэр Чинзо ч одоо бараг 25 6-тай ч гэлүүд нэг тиймэрхүү л нас гэлсэн баха. Тэгсэн хэрнээ ингээл царай хардаг. Царайд л байхад бараг бүх бусад бүх юм хамаагүй юм шиг юм ирсэн аахгүй юу? Яа, окей. Нэрээ тэгээд сантлаа. Тийм. Ихний хэмжээр идсэн шүү дээ, тий. Тэгсэн чинь тэр дундаас хамгийн гайгүй юм хэлсэн нь болохоор Кико байсан аахгүй. Кико ингээд би ер нь хүнийг хардаг, хүний ингээд дотортлыг нь хардаг, хүнтэй яаж харьцаж байгааг нь хардаг энтер гэдэг амар хөөрхөн юм хэлсэн аахгүй. Тэгээд надад амар таалагдал, амар хөрсөн дээрээ буцаахаа байндаа л гэж бодсон. Тий, айгүй нэг тийм ер нь ингээд бүх хүмүүсийн ингээд анзаараад тахад ихрээгээс босдно гэд нэг амар flirtatious тий ингээд нэг амар тэ юу гэх юм амар найлахаа тий амар найлахаа ярьж мэрдэг тий би бас тэгэж мэгэж ярьж сурмаар санагдаад байгаа би амар хурдан ярьцдаг ингээл юу болоод байгаа нэг ингээд хамаг хурдан ярьцдаг тэгмүү тийхгүй юм бэлэн шүү дээ одоо жоохон тийм sorry гэж үгүй одоо чийл надаа тэгэж мэгэж сурхаашглаа тий одоо чинь гэхдээ чамайг анзаараад байгаа чи бас яг тийм тэгэж ярьдаг баха ер нь Ooгүй ш тийм үү би бол өстой өөрийгөө тэгж боддоггүй. Надад нэг тийм эмгтээлэг зан мэдхгүй. Надад яг тийм байдаг байж магадгүй. Гэтэ би бол тийм гэж боддоггүй байхгүй юу. Ер нь бол тэр Singles Inferno-г үзэж байхад нөө солонгос охтод бүр үнэхээр амар найлахаа байсан байхгүй юу. Тэр бол үнэхээр next level л тээ. Тийм бүр ингээд үнэхээр next level яг тэрийг харчаад би яг эмгтэй хүмүүс чинь те ийм байвал те гэд яг сурчмаар зан юм шиг санагдсан. Харин сурж мурмаар санагдаад те. Тэнгүүд тэр дунд ингээ ихрээ болохоор зэрэг ингээд амар ингээд нэг хүүхцэг ингээл нэг амар юм ингээд нэг юм юу гэх юм bright гэх юм уу. Тэгээд байсан болохоор надад амар таалагдсан хамгийн гэх юм уу. Тэгж бодогцсон. Бахан хоо бодчихлаа шүү дээ. Сайхан бодлоо. За энэ дээр ойлоо өмнө нь юу яжсэн надаасаа эргээд ярих юм бол хоёлоо нэг санаанаас гардаггүй болцоо гэж чонд байдгүй гэд тэр гой хөөрхөн memory яриад дуусах уу гэж бодлоо. За тэгье. Чи чамаас эхлэв та чамд гоё санаанаас гардаггүй. Болцоо юу байна? Гардаггүй гэж би яг хамгийн сүүлийн нэг болцоогоо хальт ярьж болж ин л та. Тэр тэгтээ болцоо гэх нь ч одоо бас хайшин. Түр фаны юм болол дуусна л та. Би нөгөө нэг Tinder-ээр бичиж агаад ер нь хинтэж уулзахгүй явуулсан байхгүй юу? Тэгээ тэгж жаад яг нэг хүнтэй бичээд тэгээ бичиж агаад барилддаг залуу гэд. Тэгээд юм дээр хийсэн байсан байхгүй юу Tinder дээр. Тэнгүүт нь миний юулээ Tinder-ийн юм дээр зүгээр chill байгаарай I'm a chill person гэдэг утгатай юу бичсэн байсан. Баян дээр бичсэн байсан. Цуг chill-рээ мэлрээ гэл амар ороод ирсэн байхгүй юу. Тэнгүүт нь би барилддаг тэгсэн амар мутаяар хичээлжсэн, жуудаагаар хичээлжсэн. Ер нь бол амар тийм спортлог янзын спортлог хүн байсан байхгүй юу. Тэгээд тэнгүүт нь би амар том биш те. Тэнгүүт нь би тэгээд юун чилрэх вэ? Хүрээд тэр хоёлоо барилдээ гэд. Би зүгээр шууд ухаан мэдээ тэгээд бичсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөх нь окей за чи нэрнгээсээ барилдах гэдэг юм чи. Тэг манайг гэрээ хажууд байдаг парк дээр хүрээд тэр хоёлоо шууд барилдээ гэд. Тэгээ шууд гэрээхээ хажууд талын парк дээр дуудаад. За. Тэг яг манай юм уу? Тэг энд байхгүй юу? Монголд. Биш Монголын. Сиднейд. Австрал. No, he was Asian. Тийм үү? Тийм. Гэтэ улсыг мартчихжээ яана. За. Тэр нөгөөсөө нэг санаа. Монгол биш та.
Би барилддаг хятад байсан юм болов уу? барилддаг Монгол залуу гэж бодоод тахгүй. За. Гүү. Тэгээд тэнгүүтээ за тэгээ окей гэд манай яг хажуудлын дүүрэгт байдаг гэж тараад арай нэг амар хол биш. Тэгээ хүрээд ирсэн юм. Тэгээ эрэнгүүтээ шууд паркт уулзж байгаа штэ бид хоёр. Тэгээ жоохон харанхуй болсон. Юу чин орой 10 мара болчихлоо. Тэгээд ирээд тэнгүүтээ ирснээ за барилдыг илүү мэлүү гэдгснээ бид хоёр ингээд ноцолтоо заяа паркт. Ёо my gosh чигнэсээ ёо. Ёо ямар бага. Ярэ Яг юу хагаад мэдэхгүй би яг сүүлийн үед ингээд жоохон ингээд дотор ингээд амар их энержи байгаадсан. Ингээд яг ингээд яагаад гэдэг нь мэддэхгүй ингээд бачуураад гэхээсээ илүү ингээд хитрхийх энерги амтагдаад гараал ийш ингээд амар хурдан хамаг хурдаараа гүгээл тэгмэр ч юм шиг те. Байд сууж чадахгүй ингээд тийм байдалтай байсан байхгүй яг тэр үедээ. Тэгээд тэгснэ тэр залууг шууд ингээд дууцснаа парк дээр зүгээр ноцолтоод бид хоёр бүр ингээд өвсөн дээр ингээд зүлэг байгаа штэ. Зүлэг мүлгэн дээр нэг унгаагаа заяа бүр ингээд. Тэгээ байжсэн. За одоо хоёлоо гүү юм уу гэдгснэ тойрч гүүж мүү гэж заяа. Яа. Бүрэн амар солиотой юм болоод байсан. Тэгээ тэгжсэн. Тэгэл нэг ёо шал танихгүй үнтэй ингээд тендерээр идтээ. Тийм тендерээр танилцснаа шууд парк дээр барилдаж мэрэлдэ. Тэгэл амар spontaneous юм болцсон. Тэгээд өргөжлсөн үү? Гэхдээ тэгээ баахан хөвгтлөө ноцолж жоод ядраад хоёулаа нэг амьсгатсан хоёр юм. Хөөс мөс нь гарцсан. Oh my god. Яа. Тэгээ тэгж байгаа л нөгөөгцөн тэгэл за хоёлаа яах вэ их үү? Хоёлаа манад очих юм ч гэлөөний тийм бол явцсан байхгүй юу? Аха. Тэгээ тэнгуут нь тэгэл би за ингээд боллоо гэж тал. Тэгэл за сайхан бэлтгэл би сая бүр амар ядраа төлөвчлөө орж усан дор унтлаа. Яна тэгээс бэлдсэн үү? Яа гэтээ тийм амар хөөрхөн байсан юм а бид нар бодож боцолтой. That was so funny. Галзуу юм бэ. Oh my gosh, миний бүр талганд орохгүй байгаа. Яг тэр нөгөө нэг подкастны эхлэл тэр нөгөө нэг би хэлсэн шүү дээ. Амар spontaneous гэдэг хэлчихсэн шүү дээ. Тэрний энийгээ бодож тэгжилсэн. Тэгээд тэр залуутайгаа үргэлжлээд чаталж матлсан уу? Үгүй шүү дээ. Тэгэл угаасаа өргөцсөн. Тэгэл ганц сайхан ноцолтчвал тэгэл тэгээ гол нь дараа нь яг юу агаад жоохон эгог нь би ингээд гимтэзэн болов гэж ботсон шүү дээ. Яг намайг яг зорилго нь тэр хүний зорилго нь арай өөр л байсан юм байлээ л да анханасаа. Аха. Бэ юу гэдэг чи one night stand ч юм уу, casual ч юм уу, I don't know. Тэнгүүд би яг тийм юм дөрөв бас бэлэн биш байгаа ч юм шиг. Аха. Тэнгүүд нь тэгээ за окей гэдэг энэ хүн бид хоёрын сонирхол одоо яг ингээд эцсийн одоо яг зорилго нь шал өөр юм байна. гэж бодоод тэгээ угаасаа бичээгүй. Тэг гэртээ арчлаа гэж бичсэн. Тэгээд тэрнээс нэг 2 хоногийн дараа ч л намайг unmatch хийсэн байсан. Oh shit. Яа, тэнгуү тэгээ за окей гэдэг. Гэтэ тэр амар хөөрхөн болцоогоод тэгэхгүй. Би бүр яг тийм амар актив юм хэрэгтэй байгаад байсан. Амар unusual юм байна. Яа, харин тийм амар сонирхолтойсэн. Тэгээд гүүж мүгээд амар хөөс мөстэйгөө сутгалцсан. Миний бүр ингээд тухнаас хөлс газар унж маа. Яа. That was not a beautiful date гэхдээ. Funny date. Яа. Сонирхолтой. Нэг тийм юм. Би ерөөсөө тийм амар unusual date мэйтэй. Би сая чамайг ингээ бодоол лээ төрнөөс ш. Би тийм ерөөсөө unusual dateтэй бол байгаагүй мэн. Би бол хэзээч баг байрлах. Тийм. Миний хамгийн тийм романтик нь чашаа зүгээр санаанаас гардаггүй болцоо. Одоо нөхөртөөгөө уулзсан тэр анхны болцоо л байна. Би тэр тэгээ зөндөө тэрнээс цаашаа зөндөө. Гэтэ би бодоод ах юм. Би ер нь болцоонуудаа амар гоё хийдэг байхгүй юу? Миний бүх болцоод гоё болдог. Нөхөртөөгөөч гэлтгүй өмнөхөн болцоонууд ер нь л амар гоё байдаг. Би дандаа л гоё догтлолтой байдаг. Болохоор яг онцолж бодох юм бол байхгүй. Гэхдээ яг нөгөө битэрийн хамгийн анхны болцоо кофе шоп дуулсан юм. Тэгээд кофе шоп дуулцчаад тэр кофе шоп дуулан цаг гарan юм ярьж суучаад тэгээд тэр нь хангалтгүй санагдаад захаад цаашаа
динер идээд тэгээд тэр нь дахиад хангалтгүй санагдаа. Тэгээд цаашаа ингээл алхаж яваал. Тэр бол өстө үнэхээр хандж чадхааргүй амар гоё юм болцоо болж байсан. Тэр л фактад ах юм. Nice. Гоё сонсогчтой. Харин тийм. Би миний болцоонууд ер нь айгуу сонирм паянтай л юм болт юм байна ер нь. Тийм. Ер нь ингээ бодоод ангууд би ч Монголд ахтаа бас нэг хэсэг тендер дээд явж исэн юм аа. Аха. Тэр үедээ яг нэг хүнтэй уулзаад байж яснаа. Юу ярьсан юм болоо? Нэг юу лээ нэг компьютер тоглоомны талаар ярьж байгаад. Аха. Тэгээд тэгснэ гинт хоёулаа нэг мэдсэн чинь PC орё болсон. Тэгээд PC ороод Counter Strike тоглоод Oh my gosh. Оо чи. Гэтэ яг чи угаасаа тэгтээ Counter Strike энэ төр тоглолт юм биш үү тий? үгүй тоглолтгүй юм яра. Үгүй. Тэр чинь яа. би тийм юмнаас ингээд зүрх үхээд байдаг байхгүй одоо ингээд гинт хүн намайг энэ тэндээс ингээд буудчихгоот ингээд би ингээд компьютерний хойно баг орилж морилоод цочиж орлоо цухтаж мухтаад кейбордоор ингээд цухтах хэвээр л өөрөө босчгүй ш цухтаж мухтаа. Аха. Тийм ерөөсөө тэр компьютерын дээр тоглолтоггүй болохоор. Аха. Тэр бас амар фан юм байна. Тэгээ ер нь нэг юм паянтай л юмнууд болт юм дөө. Сүний. Дараа нь ярих бодоход ингээд хөрхэн дурсамжтай ч юм шиг. Аха. Яа. Яаны ушил гой дэйтүүд хийд юм штэ. Ер нь нэгтэй амар unstable ч юм шиг одоо мэдхгүй. Тэр яг дараа нь ярих сонирхолтой. Харин тий. Тэг гинт шидэд явчлаар бас нэг дараад нь ингээд бодохоор бас гоё ч юм шиг санагдаад. Ингээд амар төлөөлж молуулаад ингэхгүй. Тэгээ дээрэс нь яг ингээд кино үзээд яг кофе шоп ороод хоолнд ороод явхлаэр тэрнүүд нь нэг ингээд одоо надад бодогдохгүй байхгүй юу? Аха, тий нөгөө нэг яг тус онцгой биш болохоор тий. Тэнгүүд яг тийм юмараа. Тийм юм бодогдоод байгаа. Тэнгүүд бас яг тийм юмдаа бас ингээд жоохон донтчтой юм шиг санагдсан шүү дээ. Яг ингээд нэг unusual байх гээд. Та unusual биш ингээд байнгут жоохон boring санагдаад ирдэг юм шиг тий. Тэгээ энэ яг миний одоогийн л statement mental statement байж магадгүй. Аха. Тийм. Тий. Тэгж бодсон. За. Нэг тиймэрхүү л байна. За. Хоёлоо өдөрч баахан л юм ярьлаа. Баахан инээлээ. Баахан л инээлээ. Яа миний хүлтлөө. Оо яа. Амсаа сонсгошээ. Харин тийм ээ. Сэрчэл хувцамнарны хөмсөг байжсэн юм аа. Яа за нүтрийн Яраман намартай чуулчлаа гэж бодож штэ. Яа. Тэглээ. Хойлоо өөр яриаг үлдээсэн юм байна уу? Яриаг үлдээсэн юм байхгүй хаа. Гайгүй хаа тий. За тэгвэл одоо энэ хүргээл ер нь дуусгая да. Тэгээ да. За тэгээ энэ үртэл сонсон баярлаа. Паянгуудаа ярьлаа. Гой болцооны талаар ярьлаа. Таян талаар ярьлаа. Тэгээ сонирхолтой байсан гэж найдаж байна. Тийм. Тэгээд чиний болцооны төгөөжтэй сони юм байна. Яа, тэгээд гой болцоогоорой явах те тэгээд хаяа нэг цэцэрлэг төрөлн дээр хүн дуудаад барилтыг бас дуудаж үзэхгүй юу бас ямар тийм бэ? Яадгийн. Энэ хэр юм бэ наа. Тэгээд гоё сонирхолтой ингээд өөртөө гоё зэр түүхээ бүтээгээд явхлаар чинь бас гоё ах. За би who am I to say? За тэгээд сайхан байлаа. Тэгээд дараагийн подкастаар уулзцгаая. Минутаа баярлалаа. Дараагийн подкастаас уулзцгаая. Баяртай. Bye bye.